Манлай Баатар Дамдын сүрэн. Баргын Манлай Баатар Жамсрангийн Дамдын сүрэн хятад зэрэгтэй тултахад ер хэцүү хүлдэм. Гэмн хүний олноор турж бүсэлж гээд байдгийм хэмээн гурван замын байлдааны дараа өгүүлж Чингигийн хойчийг сайжруулах бичгээр улсаа худалдаж магадгүй байгаа Шанз Бадамдорж тэргүүтний тухай сонсоод туйлаас бухимдсан гэдэг. Тэрбээр Богд хаанд хятадын эзэнт эрхийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол морь хоёр буй цагт хар цэргийг умард хилээрээ алхуулахгүй байхыг би батлая гэж бичиглэж байлаа. Орчин үеийн иж бүрэн зэвсэгтэй 30 мянган хар цэргийн өөдөөс 3 мянган хүрхтэй буйтэй цахиур буу нум сум барьсан малчин ирсийг оройлон мордоод ялан дийлж байсан баатрууд чадах зүйлээ чадхал байсан бойзаа. Монголын төрийг үгүйсгэсэн Хяактын гэрээнд оролцож байхдаа Манлай Баатар олон Монгол эрсийн цусаар гагнсан тусгаар тогтнолыг ингэж арилжиж таарахгүй гэд сэлмэн агсаж байв. Дамдын сүрэн гамингийн шоронд хоригдож явах үедээ эндээс би амьд гардаг юм болох Маймай хотоос Бээжин хүртэлх газар шоронд шаахааны мөр үлдээхгүй дээ хэмээн шүд зууж байсан гэдэг. Гэвч энэ домогт хятадуудын шоронд амьэрссэн билээ. Үхэхтэйж тэрбээр Монгол хүний эр зэрэг цог хямрыг гайхуулж харгас дайсны зүрхэнд цус хуруулан босоогоор нөхцсөн юм. Түүний энэ омог бардам үхлийг харсан сонссон хятадын цэргийн эрхтнүүд үнэн хүү сандчин уймж эрүүдэлт байцаалтыг цөөнгүй хоногоор зогсоож байсан баримтж бий. Ийм л цөс ихтэй эрх чөлөөнд дуртай Монголын хөвгүүдээс айхтан хятадууд хил дээрэн дардан зам тавих бус бат бих хэрэм босгож байсан шаргал түүхийн үнэн бой. Үр хойжсон үхэгтэй бүхэл амьддаан харин өмнө өвдөг бохирч байгаа нь өвгдийн ясыг өндөлцүүлж байгаа нь гарцаагүй. 1913 оны 8 дугаар сарын 13 энэ өдөр Баатарван долон нураас ирж буй хэд дахин давуу хүчтэй ганц үхэр буу цөөхөн хөнгөн буутайгаар Шандын талд тулан байлджээ. Гэвч ялсан юм. Баатарван энэ хүү тулгуурлалтанд хэрэгэлсэн аргаан бухаж чичлүр хэмээн нэрийджээ. Саргүй шөнийн харанхуйд нутгийн 50, халахын 50 зэргийг жанжин өөрөө удирдан дайсны голоор дайран орж хоёр тийш буудан нэвт гарчээ. Хятад цэргүүд бууд угарсан зүг рүү буюу өөдөөдөөсөн хоорондоо буудалцсаар үүр цайлгасан юм. Манлай Баатар Жамсрангийн Дамдын сүрэн нь 1871 оны 3 дугаар сарын 11-нд төрөөд 1921 оны 1-р сарын 27-нд өөд болжээ. Тэрээр Богд хаант Монгол улсын цэргийн жанжин Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байлаа. Түүний эцгийн нэр нь Жамсран. 1913 оны 5 замын байлдааныг Манлай Баатар Дамдын сүрэнгүүгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэмч учраас уг байлдааныг удирдан зохион байгуулагчийн нэг хаант Монгол улсын цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны эрхлэн зөвлөх сайд Манлай Баатар Жамсрангийн Дамдын сүрэнгийн тухай болоод уг байлдааны тухай сонирхолтой баримт бичиж ирүүлсэн доктор профессор Г. Мегмар самбуу дэд профессор И. Чимбат нарын өгүүллийг нийтэлж байна. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар төрөн гарсан төр зэргийн нэрцүүтгэлтэн домогт жанжны нэг бол Дайчин улсын бүрэн засагчийн 10 дугаар он буюу
1871 оны цагаагчин гахай жилд хөлөн буурийн шинэ барга зүүн гарын шулуун цагаан хошууны гутгаар сумын нутаг цагаан хошуу хэмээх газар буюу Оршуун голын зүүн талд хүй цөглөн мэндэлж Монгол цэргийн түүхнээ Манлай Баатар хэмээн алдаршсан Жамсрангийн Дамдын сүрэн юм а. Түүний өвөг дээдс нь халахын Сэцэн хан аймгаас хөлөн буурт нүүж очсон. Хөөцлөг халтай хүмүүс байсны дотор түүний өвөг Үлзийн хөөгч албатай явсан болов. Эцэг Жамсран нь Ерийн сумын занг. Ерийн сумын занг гэдэг нь үе улиран залгамжилсан бус харин тушаалаар томилогдсон занг юм. Тушаалтай бараг ардын дунд эмгэн занг гэж алдаршсан малаг хөрөнгө сайтай хүн байжээ. Ээж удвал нь ааш зан царай зүс сайтай бүсгүй байсан бөгөөд тэд 5 хөвгүн 4 охин төрүүлж өсгсөний 3 дахь хөвгүн нь Дамдын сүрэн ажээ. Манлай Баатар Дамдын сүрэн багаас түргэн зан хатуу үг, чанга зориг, сэргэлэн ухаанаараа ах トゥ нарынхаа дотроос эрс ялгарч байсан учраас 7-8 настайдаан хошууныхаа луу бичээж гэгчэд шав орж манж Монгол бичгт идэвхийлэн сурахын зэрэгцээ хятад хэл гадарлах болсноор 14 настайдаан Харьяат бүгдийн даргын яамны туслах бичээч 20 наснда шинэ барга зүүн гарын бүгдийн даргын яамд жинхэнэ бичээж 32 наснда тэргүүн бичээч мөн жинхэнэ бичээчээр 6 жил ажиллаад орлон хөөгчийн албан тушаалд томилогдсон ажилласан төр улсын хэрэгт өссөн төлөвшгөд чухал нөлөө үзүүлсэн нь дамжиггүй юм а. Мөн орлон хөөгчөөр 4 жил ажилласны дараа Дамдын сүрэнг бүгдийн даргын яамнаас шалгаруулж сумын зангид тохон томилохоор Бээжин тийш Манжийн эзэн хаанд бараалхуулжээ. Чухам энэ үеэс Дамдын сүрэнгийн төр цэргийн үзэл бодол төлөвшин тогтож эр цэргийн эрдэм ухаанд сонирхон байлдах дайлах арга ухаанд шамдан суралцж эхэлсэн нь хожим түүний Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө нэгэн үзүүрт хоёргүй сэтгэлээр хатамжлан зүтгэсэн гайхамшигт амьдрал тэмцлийн эхлэл болсон түүхтэй ажээ. Манлай Баатар Дамдын сүрэнгийн төр цэргийн үзэл санаа төлөвшин тогтоход тухайн үеийн Монголын нийгэм, улс төрийн гадаад дотоод ээдрээ төвхтэй байдал хийгээд нэгэн цаг үеийн төр шашин, цэргийн нөлөө бүхий удирдагч, эх оронч зүтгэлтнүүд болох 8 дугаар богд Жавзан дам хотогт болон Чинван хандад орж Хатанбаатар Магсарж ав, Ялгуунбаатар Сумья, Зоригт Баатар Тогтох, Шударгабаатар Бавжав нарын үзэл бодлого, үйл ажиллагаа нэн чухал нөлөө үзүүлсээр ирсэн байна. Учир нь Дамдын сүрэн тэдний нэгэн адил өөрийн бүхий л амьдрал тэмцлээ төр улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлэхэд насан туршид чин үнэнчээр хүчин зүтгэж харийн дүрмгийллийн эсрэг удаа дараагийн томоохон байлдаан тулдааныг удирдан оролцож явсан билээ. Энэ тухай академич иш нацагд орж түүний бие ганцхан баргын дотор болж байсан явдалд сэтгэл зовж байсан бос зэрэгэлдээ халах нутагт болж байсан явдалд сэтгэл зовж хэрхэж байгааг мэдхийг хүсэж байсан байна. Тэрбээр хятадын шин засгийн бодлогыг зөвшөөрч чадахгүй хэмээн эсэргүүцэхээр барахгүй шууд манж хятадын эрх мэдлээс тусгаарлан гарах бодлогыг баримталж байсан. Ийм учраас халах Монголд болж байсан үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйл явцыг тасралтгүй сонирхож байсан болоо гэсэн байна. Энэ хугацаанд Ж Дамдын сүрэн 1911 онд хөлөн буурт өрнсөн үндэсний эрх чөлөөний тэмцлийг оройлон удирдсаны зэрэгцээ 1912 онд хөлөн буурийн баргын төлөөлөгчдийг тэргүүлэн нийслэл хүрээнд ирснээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын төлөөх тэмцлийг эхнээс нь дэмжиж 1912 онд ховдыг чөлөөлөх байлдаан 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааны ажиллагааг тус амжилттай удирдан зохион байгуулахад нэн идэвхтэй оролцож
Шинэ Монгол улсын төр цэргийн тэргүүлэх зүтгэлтний байр суурийг Баттай эзлэх болсон байна. Улмаар 1912 оноос Монгол улсын гадаад яамны дэд сайд, 1913 оноос цэргэн яамны эрхлэн зөвлөх сайд, 1915 оноос мөн яамны дэд сайдаар дэвшин ажилласан нь үүний бас нэгэн тодорхой жишээ юм а. 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол улсын тусгаар тогтнолын түүхэнд томоохон байр суурь эзэлсэн удаа дараагийн байлдаан тулдааны дотор өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдааны 100 жилийн эдүгээ тохиож байгаа бөгөөд энэхүү байлдааны ажиллагааны гол удирдагчийн нэг нь Монгол улсын цэргийн яамны эрхлэн зөвлөх сайдаар тохион томилогдсон Манлай Баатар Дамдын Сүрэн байсан нь үнэн дээр санамсаргүй хэрэг огтхон ч биш төдийгүй түүний нэр төр гавьяа зүтгэлтэй салшгүй холбоотой юм. Энэ талаар доктор Г. Мегмар Самбуу 2013 онд тойрвсон Манлай Баатар Ж. Дамдын Сүрэн хэмээх нэгэн сэдвт томоохон бүтээлдээ Монгол улс өвөр Монголыг чөлөөлөх байлдааныг амжилттай явуулахад ховдын байлдааныг удирдсан Жанжин Манлай Баатар Дамдын Сүрэнгийн арга туршлага чухал ач холбогдолтой байв. Цэргийн яамнаас өмнө хязгаарын байлдааныг удирдан зохион байгуулахад тусын яамны эрхлэн зөвлөх сайд Дамдын Сүрэн дэс түшмэл Зоригт Баатар тогтохноор чухал үүрэг гүйцэтгэж байв. Учир нь тухайн үед тэр хоёроос өөр өвөр Монголын нөхцөл байдлыг сайн мэдэх хятад цэрэгтэй байлдаж байсан дадлага туршлагатай хүн цэргэн яамд байсангүй. Ийм ч учраас Монгол улсын цэргийн газар 5 замын байлдааныг эхлүүлэхдээ Дамдын Сүрэн тогтох нарыг байлдааны талбарт томилон мордуулалгүй. Нээслэл хүрээнд үлдээсэн төдийгүй Дамдын Сүрэнг цэргийн яамд шилжүүлж зөвлөх хэрэгтэй сайдаар томилон ажиллуулсан байна хэмээн оновчтой дүгнсэн билээ. Түүнчлэн гадаад дотоодын судлаачдын бүтээлүүдэд Манлай Баатар Дамдын Сүрэнг 1912 оны өвлийн сүүл сард өмнө хязгаарын зэргийг захирсан Жанжинаар томилсон. 1913 оны 1-р сарын дундуур Дамдын Сүрэнгийн цэрэг Долон нуурыг эзлэн авахаар довтолсон гэж үзсээр ирсэн боловч сүүлийн үеийн судалгааны үр дүн түүхэн баримтын мэдээнд үндэслэвэл Манлай Баатар Дамдын Сүрэн 1913 оны зуны дунд сарын сүүлчээр зүүн өмнөд хязгаарын цэргийг ерөнхийлөн захирах сайдаар томилогдож өвөр Монголын зүг мордсон болох нь тодорхой мэдэгдэж байна. Нийтлэлийг Баяраагийн Бат хүү уншсан Эрхэнбаярын Бат дорж